Порт хамтлаг Монгол шуудан хувьцаат компанитай хамтран нэрийн марк гаргалаа. Мөн Рок ахын дүүс 6 дугаар сарын 21-нд бүсгүй тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ торивсаар өнөөдрийг хүрсэн хурд хамтлаг нь энэ сарын 21-ний өдөр Social Bay паркт бүсгүй амьд хөгжмийн тоглолтоо хийхээр болсон билээ. Тус тоглолтоор хурд хамтлагийн хит дуунуудыг амьд хөгжмөнтэйгээр дуулах юм. За хурд хамтлаг нь анхны хар салхи бүрийн хэмжээний концертоо 1995 онд улсын цэрэгт амжилттай тоглосноор Монголын хөгжиж буй рок хөгжмийн түүхэнд цоо шин эрэлхийлэл, шинэ стил хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж Монголын ард түмнийг тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байсан түүхтэй. Бидний түүхэн марк маань ингээд гарч байгаа нь бас том түүх болж байгаа маа. Энэ бол дахин хэвлэгдэхгүй гэдэг утгаараа бүр хамгийн үнцэнтэй болон он цаг эвэг туссан маш их үнцэнтэй болоо. Хамтлаг анхны хар салхи концертоос хойш нийтдээ 36 удаагийн бүрэн хэмжээний тоглолтыг хийсэн байна. За харин энэ удаагийн тоглолтоороо тэд бүсгүй хүний говцөслөн торгон мэдрэмжийг нь хөгжмийн ишгээр дамжуулан хүргэхээр энэхүү тоглолтондоо цөөн тооны дан эмэгтэйчүүдээс бүрдсэн Мисэм, Номуки, Баяр цэцэг, Бадмаа, Сарантуя зэрэг эмэгтэй артистуудыг өрн аядуу хүргэхээр бэлджээ. Мөн түүнчлэн тэдэнтэй салшгүй холбоотой чон хамтлаг болон уугаа хамтлаг эрхийг дуулгая.